Монголоос ер нь явсан явтал ямар хүмүүс Монголыг төлөөлж оролцож байгаа вэ гэдгээ тамирчид нь хүртэл мэдээг байсан. Тэр нөгөө өмнө нь одоо жишээ нь Монголдо уулзаа ч юм уу хамт бэлтгэл хийгээд ч юм уу тийм юм огт байгаагүй. Яг тухайн тамирчин төрөл бүртийн одоо энэ оролцогчд маань өөрөөсөө хувийн бэлтгэлээ базааж агаал Солонгост очиод уулзсан гэсэн. Тийм одоо бол ингээд хүн болгон л асууж байгаа монголчууд яасан юм. Би одоо үргэлжлэлийг Netflix-ээс орж үзээчээл гэдэг юм зүйлийг хэлж байгаа. Монгол улсын арслан баяр сайхны орхон баяр байна. Физикал айсад Монгол бага төлөөлөл оролцож байгаа. Нэг юм ойлгосон бид нар бас дэлхийн тамирчдаас нэг дутаад ах бод байх юм байна. За, Spark Agency-гийн гүйцэтгэх захирал Дүлгөөн байна. Тэгээд 16 жил бас Сагсан бомбын дээдлэх тоглосон тамирчин бизнес эрхлэгч юм байна. Яг жил хагасын өмнө за манай одоо төслийн багт байгаа төслийн багийн ахлагч ажилласан моргил болон холлон мөнгөн туяа Батмарк гэдэг энэ бүрэлдэхүүнтэйгээр битэд ер нь нөгөө season 1 2-ыг нэгийг нь үзчихсэн. Бүгд маш их дуртай тий. Тэгээд Солонгос 50, Монгол 50 гэдэг байдлаар зохион байгуулалт өстой гоё болох бах та гэдэг ийм ярианаас л ерөөсөн анх үүсэлтэд бидний мөрөөдөл эхэлж исэн. Тэгээд бид бүхэн бас Netflix-ийн одоо Physical 100 гэдэг шоуг судлаад өөрсдөө холбогдоод төслөө бичээд тий яг нөгөө Монгол 50 Солонгос 50 гэдэг ийм төслөө бэлдээд анхны саналаа ингэж жил хагасын өмнө явуулжсэн юм түүхт. Тэгээд маш удаан хариу хүлээсэн ирээгүй. Гэхдээ 3 сарын дараа бид нартай албан ёсоор одоо Netflix талаас найруулагч нь холбогдоод бид нар болоо season 1-ийнхаа зураг авалтыг хийгээд цацагдаад дууссан. Season 2 маань одоо зураг авалт нь эхэлсэн явж байгаа. Season 3 маань эрхжил буюу Physical Asia гэдэг нэртэйгээр юм зохион байгуулагдана гэдэг мэдээг бид нарт дуулгаад тэгээд тэрэн дээр хамтарч ажиллах боломжтой байна гэдэг юм гоё мэдээг хүлээж анх авч ирсэн. Манай багийн нэр бол Дайчид. Та бүхэн бас үзсэн бах. Дайчид мориндоо гэдэг тэр celebration те. Яагаад ийм Дайчид гэдэг нэр өгсөн бэ гэхээр энэ бол бас нэг шууд өгсөн нэр биш. Бүх оролцогчдоос Монгол гэдэг энэ баг бүрэлдэхүүнд ямар нэр өгөх вэ гэж асуусан. Тэгсэн чинь нийт оролцогчдын 95% нь Дайчид гэсэн байхгүй. Тэгэхээр бас үнэхээр яг ийм монгол хүнийг илэрхийлж болох үйц ийм нэр юм байна гэдэг үгнээс бид нар энэ Дайчид гэдэг нэрийг багтаал өгсөн баг. Хүмүүс бол одоо юу гэдэг яг одоо нэвтрүүлгээр гарч байгаа 6 оролцогчдоор Physical Asia нэвтрүүлгийг төсөөлж байгаа. Гэхдээ аль нэгэн тамирчин нэвтрүүлгийн зураг авалтын үеэр бэртэх, гэмтэх ийм асуудал гарвал ард нь 2 тамирчин буюу одоо манай уран нугаралтын бас топ тамирчдын нэг цэцэглэн. За Монгол улсын гавьяа тамирчин, улсын зан, лав гэрэл. Энэ 2 маань бол бас арт талд нь ингээл асаалттай зүтгэхэд бэлэн ингээл хүлээж исэн. Солонгос руу ч гэсэн хамт зураг авалтанд оролцсон. Гэхдээ манай баг маань азар ямарваа нэгэн бэртэл гэмтэл гараагүй учраас яг үндсэн бүрэлдэхүүнээрээ буюу 6 маань нэвтрүүлгээ дуустал байж чадсан. За анхны төслийн санал дээр бол 200 гаруй юм нэрс байсан. Яг Монгол улсыг дэлхийн нийтэд төлөөлж чадах байсан. Тэгээ эндээсээ шигссээр байгаа сүлд бол яг 50 нэр үлдсэн. Яг нэрсийг нь бол зарлаж чадахгүй. Гэхдээ бол яг 35 хүн болол яг энэ 3 шатны ярилцлагыг дуустал явсан. Нэвтрүүлгийн хувьд маш өндөр нууцлалтай. Тухайн одоо оролцогчтой хийж байгаа гэрэн ч гэсэн Spark Agency-тэй хийж байгаа ч гэрэн ч гэсэн тэгэхээр өндөр зэргийн нууцлалтай учраас бид бүхэн жил хагасын хугацаанд тэгэл альфа мэдээллийг гадагшаага задруулахгүй гэдэг тал дээр бол маш их хичээж ажилласан. Тэр ер нь нууц нь яг хизээ задрах юм бэ? Ямар нууц? Тэгээ одоо энэ би одоо жишээлбэл сонгон шалгаруулалтанд оролцсон бүх тамирчтай ингээд зарлаж болно. Гэхдээ энэ дундаас ч нөгөө сонгогдож чадаагүй магадгүй ингээд өмнө нь ахын дүүс найз нөхөд байсан ч гэсэн сонгогдож чадаагүйс бол одоо харилцаа холбоогүй болсон хүмүүс ч байгаа байхгүй юу? Тэгээ тэгэхээр эцсийн сонголтыг Spark Agency хийгээгүй шүү гэдгийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй. Одоо хүмүүс асуугаад байгаа. Бид нар яагаад монголчуудаа дэмжих гэж Netflix-т мөнгө төлөх ёстой юм? Би бүр энэ асуултыг бүхэндээ ойлгохгүй байгаа. Яагаад вэ гэвэл энэ нэвтрүүлэг бүтгийн тулд ямар их хэмжээний хөрөнгө оруулалт ордог юм бэ те? Дээр нь бидрийг богино хугацаанд яаж дэлхийд дахинд монголчуудыг маань таниулж өгч чадж байгаа юм бэ гэдэг талаас нь хараасаа гэж үзэж байна. Цаашид одоо энэ гаргасан жимээр маш олон одоо кино контент, Монголыг сурталчилсан те төрөл бүрийн төслүүд хэрэгжих юм боломжтой. Гэхдээ тэрэнд юу шаардлагатай вэ гэхээр одоо үзэгчид та бүхний бид бүхний одоо энэ хандлт буюу яг
яг л аль биесны эрхтэйгээр үзэх үзэлт энэ бүхэн маш чухал үүрэгтэй. Нэвтрүүлгийн анхны одоо зар орж эхлэхээс ахуулаад би тэгээд одоо нөгөө шуум гэдэг юм уу те. Яг юм хандлтын төлөө зүгээр нууцлалтаа ч хийсэн хамаагүй хүмүүс ингээд цацаах энэ тэндээс нь скриншот хийх ч гэдэг юм уу те, мэдээллийг түгээх ийм зүйлсүүд бүр маш их гарсан. Бид нар тэгэл аль болох ингээл тухайн байгууллагууд руу албан бичиг явуулаад устгуулж байгаа ч гэсэн одоо бол үнэндээ яг хүчрэхгүй байгаа. Тэгэхээр одоо яг энэ нэвтрүүлгээр дамжуулаад гэдэг юм уу те, та бүхэн тэр олон хүмүүсийн хүч хөдөлмөрийг гой хүндлээд өөрсдийгөө ч гэсэн хүндлээд те гой зөв хандлагатай байгаа ч битгий ингэж нэгнийхээ одоо хөлс хүч хөдөлмөрийг өнгөөдүүлээч гэж төгсмээр. За Physical Asia энэ шоу бол зөвхөн юм бие бэлдэр хурд хүчний ч юм уу юм тулаан гэхээс илүүтэйгээр хүүхэд залуучуудад ялангуяа маш юм зөвлөгөр дүр хариулдаг юм нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлгийг гэр бүлээрээ найз нөхдөөр ингэж үзснээрээ тухайн хүмүүс спортын одоо юм соёлоор өөрсдөө гоёх, өөрсдийн эрүүл мэндэд анхаарах ийм гоё сэтлэг өгж байгаагаар маш том давуу талтай. Дэрний та бүхэн оролцож байгаа 8 орны төлөөллийг харж байгаа. Бүгд өөрсдийн орныг бүрэн илэрхийлэх үс ийм төлөөллүүдийг илгээсэн байгаа. Монгол орны хувьд ч гэсэн яг тийм. Тэгэхээр бидний хувьд ямарваа нэг юм төсөвт дарамтгүйгээр Монгол улсыг дэлхийн нийтэд ингэж сурталчилж чадж байгаа ийм гайхалтай шоу нэвтрүүлэг гэдгийг та бүхэн бас ойлгож хүлээж авч үзээсэй гэж хүсэж байна.